2017 оны өвөл нэг эмэгтэй зодуулсан байдалтайгаар цагдаа дуудсан. Гэвч хэдхэн хоногийн дараа тэр эмэгтэй гэртээ нас барсан байдалтайгаар олдсон юм. Хамгийн аимшигтай нь үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй. Сонсогч та бүхэн яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэх анхааруулах зорилготойгоор хүргэж байгаа болно. Энэ хэрэгт хамтран амьдрагчийг хэрэг татан шалгасан байдаг. Түүний биеийн бяцалтаас дуртахад шүүгдэгчтэй нь Улаанбаатар хотод төрсөн насыг нь нууцлсан байсан тул яг хэдэн настай байсныг нь олж мэдэж чадаагүй. Тэрээр бүрэн дунд боловсролтой мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бол ганц буюу ганцаараа амьдрдаг нэгэн байжээ. Шүүгдэгчтэй нь анх удаага хэрэг толбогдож байгаа хэрэг биш байсан бөгөөд тэрээр 2004 онд хулгайн хэрэгээр 3 жилийн ялыг сонсож байсан боловч тэнцэнгээр суллагдсан. 2007 онд дахин хулгайн гэмт хэрэг үйлдээд 6 сарын баривчилгааны ялыг аваад эдлээд гарч ирсэн. Мөн 2011 онд машин тэрэгтэй холбоотой бусдад аюул учруулсан шинжтэй гэмт хэрэгт холбогдоод 3 жилийн хорих ялыг одоо сонссон боловч дахин тэнцээд гарч ирсэн ийм түүхтэй хүн байна. 2017 оны 12 дугаар сарын 11-нд цагдаад шөнийн 23 цаг 14 минутанд нөхөр зодж хойд явлаа гэх дуудлага ирсэн байдаг бөгөөд тухайн дуудлагаар цагдаа нар 23 цаг 20 минутанд гэрт нь очиход уг хотод амьдардаг эмэгтэй үүднийхээ харуулын утсаар дуудлага өгсөн байсан бөгөөд гэрт нь ороход эмэгтэй зодуулсан байдалтай, хамарнаас нь цус гарсан байдалтай, мөн нүүр нь нэлэнхүйдээ цус болсон байж тэр үед гэрийнхэн том өрөөний буудангийн хажууд нэлээд их цус болсон байжээ. Уг эмэгтэй өөрөө их нэлээд их хэмжээний согтолтой байсан ба тухайн эмэгтэйгийн одоо хамарлуун цогсон гэмээр нэлээд хавтчихсан байжээ. Тухайн үед юу болсон талаар эмэгтэйгээс цагдаа нар асуухад нөхөр маань намайг зодчихоод гар утсыг минь аваад явчихлаа гэд гар утсаа амаарай гэж хэлж байжээ. Мөн дуудлагаар очисон цагдаа өмнө нь тухайн газар нэг бус удаа очиж байсан. Арх ухаараа дандаа хоорондоо муудалцаж зодтолдог юм хэмээн тухайн цагдаа шүүхийн хэлцүүлэгт мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 12-нд 11 цаг 20 минутанд эмэгтэй дахиад дуудлага өгсөн байдаг бөгөөд дуудлагадаа хамтран амьдрагч нь гэрээс нь гарахгүй байна гэх дуудлагыг өгсөн байдаг бөгөөд цагдаа нар дахин 11 цаг 30 минутанд очиод дуудлага өгсөн эмэгтэй гэрийнхээ үүдэнд буюу уг орцныхоо 9-р давхарт зогсож байж цагдаа нар гэрлүүн ороход дээнд чармай нүцгэн том өрөөнийхөө орон дээр согтуу унтаж байжээ. Дуудлага өгсөн эмэгтэй согтуу нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Бусдаар бол харагдах ил шарах сорив байгаагүй хэмээн одоо дуудлагаар очисон цагта мөн л шүүхийн хэлцүүлэгт мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд тухайн өдөр дээг баривчилж аваад цагдаа нар явсан байдаг. Яг тэр өдөр амь хохирогчийн дүүн эгчийнхээ гэрт очиж таарсан бөгөөд яг өдөөс нь цагдаа нар дээг баривчлаад аваад гарч явж байхдаа таарсан. Тэгээд дүүн гайхаад цагдаа нараас юу болсон талаар асуудал энэ хүн хамтран амьдрагчаа зодсон. Тийм болохоор одоо бид нэр цагдаагийн хэлтэс рүү аваад явж байна хэмээн тайлбарласан байдаг. Гол нь яг ийм үйлдэл урд нь 4 удаа давтагдаж байсан хэмээн дүүнд ярьсан байдаг бөгөөд дүүн мэдүүлэхтэй. Игч ганцаараа байсан ба бусдад зодуулсан гэмээр нүүр, хамар, амнаас нь цус гараад хамарнаас нь цус тусалж байхаар нь гэрт нь ороод би юу болсон бэ гэд яваад ороход зурагт буудан хоёрын гол хоёр дээр битүү цус болсон байсан. Мөн шалан цус болчихсон байсан. Тэгтэлэгч бит хоёр маргаалтаад намайг зодсон хэмээн надад хэлсэн. Тэгээд би имлэг рүү хамт явъя гэж хэлэхэд игч үгүй надад жин тавих хүтэн лаацтай кола аваад ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гараад дэлгүүрээс 4 ширхэг лаацтай пепси 10 ширхэг бууз оруулж өгөхөд тэр буузнаас нэг ширхгийг ч идээгүй. Тэр үед гаднаас хаалга тогтчих үед тэр буцаад ирж байгаа юм бах та. Им хурдан цагдаа нар явуулчихж байгаа юм бах та. Орж ирвэл бит хоёрыг зодвол хоёулаа нийлээд тэглэх байхаа гэж хэлээд хаалганы дурангаар харахад сөөхөд ажилдаг залуу байсан бөгөөд онгойлгож өгөхөд нөгөө залуу нь гар утсаа өгөөд тантай цагдаа ирээгээд байна гэд өгсөн. Тэгээд тэгч гар утсыг нь аваад цагдаатай ирсэн. Тэгээд надад хэлэхдээ цагдаа нар өргөдөл бичиж өг. Надтай ямар утсаар холбогдох вэ гэхээр нь надад утас байхгүй. Наадах чинь миний гар утсыг авч гараад алга болгосон гэж надад хэлсэн. Тухайн үед утсаараа ярьж дуусаад хаалга онгойлгоод нөгөө залууд гар утсыг нь буцаагаад өгсөн. Би ихчэд та яах гэж гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн юм бэ гэж хэлэхэд дугуйн дорцоо бороор хаалга цохиод хаалга ивдээд ороод ирсэн гэж ихч хэлсэн.
Игч хоёулаа яваад цуг цагдаад өргөдөл бичиж өгөөд ирье гэж хэлэхээр нь би энэ цусаа цэвэрлэх хэрэгтэй гэж хэлэхэд игч наадахтаа битгий хүр. Би цагдаа нарт харуулах гэж байгаа юм аа гэж хэлсэн. Ойр орчимд цагдаагийн хэсгийг хайсан боловч олоогүй. Тэгээд би явсан. Тэрнээс хойш уулзаагүй. Утсаар холбогдоогүй. Утас нь холбогдохгүй байхаар нь 2 хоногийн дараа гэрт нь очиход хаалгаа онгойлгоогүй. Маргааш нь дахиад очиход хаалгаа онгойлохгүй байхаар нь тэнд байдаг жижүүр цөөхөн залуунараас асуухад тэр залуу нь ирээгүй байхаа ойрт харагдаагүй гэж хэлсэн. Тэрний маргааш нь би аавын хамт гэрт нь очиход эгчийн гэрэн чоочтой хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд 12 дугаар сарын 16-ны өдөр ээжийн хамт очиход мөн адил хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд өнөөдөр өглөө аав ээж бид 3 цуг гэрт нь очиход хаалгаа онгойлохгүй байхаар нь аавд байсан илүү дэлхүүрийг нь хийж эргүүлэхэд дотроосоо чойчтой байсан. Тэгээд цагдаа нарт дуудлага өгсөн хэмээн түүний дүүнд мэдүүлэг өгсөн байдаг. Одоо та бүхэнд шүүгдэгчдийн мэдүүлгийг үг хүсэгний зөрөгөө та бүхэнд хүргэе. Шүүгдэгчдийн мэдүүлэгтээ би анх талигаачтай такси үйлчилгээнд явж байгаад танилцж байсан. Тэр үед шөнийн 04 цагийн орчим гэрийн ойролцоо ирж буулгах гэтэл согтуу байхаар нь би яаж байна гэж асуутал би муу байна гэхээр нь эмийн сангаас тусал аваад 21-р хороол руу дүүгийнх нь гэрт очтол хаалгаа онгойлгоогүй. Буцаж гараад гэрт нь хүргэж өгөх замд бид хоёр танилцаад миний утасны дугаарыг авч үлдсэн. Маргааш нь би автомашинаа угаалгаж байхад над руу залгаад ганц шил архи аваад хүрээдэр гэж хэлэхээр нь угаалгаж дуусчихад явж очиод дотн танилцж байсан. Энэ үеэс бид хоёр хамт архиуж эхлэхэд байнгын хэрүүл маргаан зодоон гардаг байсан. Архи уугаад согтоороо агсан их ууртай болдог. Энэ талаар ээжид нь хүртэл арай их архи ууж байна. Би архи уулахыг нь болиулж дийлэхгүй байна. Амар агсан ууртай гэж хэлж байсан. Заримдаа архи уусан үедээ автомашин жолоодох эрхээ асуулсан байж автомашины дэлгүүр аваад барьж явах гээд байхаар нь би дэлгүүрийг өгдөггүй байсан. 2018 оны 4-р сард архи уусан байхдаа надаас зөрүүдэлж ууралсаар байгаад түлхүүр авч автомашинаа барьж яваад 7 хоног баривчлагдсан. Байнга архи ууж согтуу явдаг байсан. Ээж автагаа хүртэл эрүүл уулзаж байсныг нь хүртэл мэдэхгүй. Хэрэг болсон байх өдөр би найзуудтайгаа уулзаж архи уучгаад харихад над руу дайрч майжиж уурлаад байхаар нь босоод толгой хэсэг нь санаандгүй мөргөхөд улам муурлаж майжиж цохоод байхаар нь би цээж рүү цогтол намайг хөөгөөд байхаар нь би явлаа гэж хэлээд явах гэтэл аппарат аваад яв гэж хэлсэн. Мөн миний халаас нь тутас байсныг нь мэдээгүй. Ингээд гараад таксинд сууж архи уусны дараа мэдсэн. Маргааш нь над руу цагдаагаас залгаж утсаа авна гэхээр нь би согтуу байна. Нүүр ам шалбарсан байгаа болохоор маргааш нөгөөдрөөс очино гэж хэлсэн. Энэ үед би өвөөгөндөө байж байгаад нүүр ам гайгүй ирэхээр эхлээд хот руу орж ирээд ганданд байдаг найзандаа очиод онгойлохгүй байхаар нь хүн байхгүй байна. Эсвэл эмнэлэг твцэн байх гэж ярилцаад буцаж яваад арх нэлийн ууж байгаад маргааш нь сэрэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Би талигаачийг байнгын уурлаж зоддог байсан удаа байхгүй. Аль болох ямар нэгэн асуудалд оруулахгүй гэж боддог байсан. Заримдаа өөрөө архи уучаад намайг цагдаад дуудлага өгч явуулчаад маргааш надаас уушлахгүйж байсан. Цагдаа нар хүртэл наад эмэгтэй чинь ямар солиотой юм бэ? Өөрөө ирж цагдаа дуудчихад өргөдөл бичиж өгөхгүй, гомдолгүй гэд байхын гихт нь би зөв зүгээр байж байхад цагдаа дуудчихдаг юм байна. Гайхаж байна гэж ярилцаж байсан. Намайг 3-4 удаа цагдаад дуудлага өгч байсан. Над руу уурлаад байхаар нь би өөрөө цагдаагийн байгууллага дээр очиж асуудлаа хэлээд эрүүлжүүлэх байр руу орох гэтэл намайг авахгүй гэхээр нь би хаалгыг нь өшөглөөд орж исэн. Эрүүлжүүлэх байранд байж байхад намайг хордлоготой байна гэд хордлогын төв рүү явсан. Тэгээд би буцаж очиагүй. Тэгээд ийм болсон хэмээн мэдүүлэг өгөж байжээ. Тэгээд талигаачид 4 удаа шинжилгээ хийсэн байдаг. Хамгийн анхны шинжилгээ нь 1-р сарын 3-ны өдрийн шинжилгээ байгаа. Тэгээд тухайн шинжилгээнд талигаачид гэмтэл тогтоогдсонгүй, талигаачид цогцсны хожуу үеийн өөрчлөлтөнд орж ялзарсан тул үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй. Цусны 4-р бүлгийн хараалтай байна. Нас барах үедээ дунд цэцэргийн согтолттой байж гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүний дараа 2-р сарын 3-нд дахин шинжилгээ хийсэн байдаг бөгөөд тухайн шинжилгээ 1-р сарын 3 буюу хамгийн анхны задлангийн шинжилгээтэй таараагүй юм. 2 сарын 3-нд хийсэн шинжилгээгээс та бүхэнд хүрэхэд анхны задлан шинжилгээгээр тогтоосон талигаачид гэмтэл тогтоодоогүй гэсэн нь үндэслэлгүй байна гэсэн бөгөөд дүгнэлтийн бусад хэсэг нь үндэслэлтэй байна хэмээн гарсан. Тухайлбал талигаачийн нүүрний яс, хамар, нүдний орчим,
Мөн хавирга нь хугарсан байжээ. Мөн биеийн янз бүрийн хэсэгт цус хуралдтай, зулгаралтай байсан. Эдгээр нь зодуулдаг өдөр болох 12 сарын 11, 12-нд үүссэн байх боломжтой. Талигачийн цогц нь хожуу үеийн өөрчлөлтөнд орж ялзарсан тул үхлийн шалтгааныг нь тогтоох боломжгүй. Талигачийн нас бараад 72 цагаас дээш хугацаа болсон байна. Мөн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу нэг бус удаагийн үйлдэлээр үүсгэгдэнэ. Архаг хууч өвчтэй байсан эсэхийг нь тогтоох боломжгүй. Мөн задлан шинжилгээний тэмдэглэлээс үзэхэд талигачийн тархинд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Харин нас барсны дараах өөрчлөлт орсон байна. Мөн цогцсноос эдийн шинжилгээ авч болох боловч тухайн үед цогц нь ялзарч хожуу үеийн өөрчлөлтөнд орсон байсан тул эдийн шинжилгээгээр үхлийн шалтгааныг нь тогтоох боломжгүй. Химийн шинжилгээгээр цуснд 2.2 промил спиртийн зүйл илэрсэн байна. Мөн түүнийг хордлогонд орж нас барсан эсхийг наривчлан тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Яагаад хамгийн анхны шинжээ шимжийн дүгнэлт нь 2 дахь дүгнэлтээс хол зөрүүтэй өөр байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирсэн. Энэ одоо зөрүүтэй дүгнэлт гарсан учраас үүнийг нь баттгахын тулд талигачид дахин шинжилгээ хийсэн. Тухайн шинжилгээ хийхээр очсон газарт хөдөө орон нутаг байсан бөгөөд хүн тавьдаг их оршуулгын газар очиж талигачид шинжилгээ хийсэн байдгийн байна. Шинжилгээгээр цогцсны хамрын яс нь хугарсан, 2 шанаанд хуучин мис ажилбарын бэхэлгээ төмөртэй, зүүн талын 6 дугаар хавирга хэвлэх хэсэгт хугарсан гэмтэл тогтоогдсон. Энэхүү шүүх шинжилгээний дүгнэлтээр 2 дахь шинжилгээний хариу нь үнэн зөв гэдгийг баталсан. Тэгвэл нас барах шалтгаан юу байсан бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Мөн энэхүү шинжилгээгээр харамсалтай нь юунаас болж нас барсныг нь мөн л тогтоож чадаагүй. Учир нь гэвэл талигачийн цогцос маш их ялзарсан байсан. Ийм үед дотор эрхтнийг нь нарийн шалгаж үхлийн шалтгааныг нь тогтоох бараг боломжгүй болсон байдаг. Тэгээ энэ бүх шинжилгээний дүгнэлтүүд эцэстээ одоо шүүгдэгчтэйг энэ хэрэгт холбоотой буруутай гэдгийг нь бол тогтоож нотолж чадаагүй. Тэгээд шүүх одоо шийдвэрээ гаргасан байдаг бөгөөд шүүхээс шүүгдэгчтэйг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж тогтоосон. Мөн энэ үйлдэл нь санаатай бөгөөд гэр бүлийн хүчирхээлтэй холбоотой гэж дүгнсэн. Гэхдээ энэ хэрэг 2017 онд болсон тул хуулиар тогтоосон хөөн хэлцэх хугацаа дууссан гэж шүүх үзсэн. Учир нь энэ хэрэг даймжирсаар байгаад жил гарan буюу бараг 2 жил болж байсан. Тийм учраас хөөн хэлцэх хугацаа дууссан гэж шүүх үзжээ. Иймээс шүүгдэгчтэй одоо гэр бүлийн хүчирхийлэл үлдэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үнэн боловч хөөн хэлцэх хугацаа дууссан учраас ямар шийтгэл оногдуулах боломжгүй болсон гэсэн үг юм байна. Тэгээд амнаас хохирсан асуудлыг энэ хэрэг дээр хэлцээгүй бөгөөд энэ хэргийг нь болохоор тусдаа хэрэг болгоод ингээд шалгагдаж байгаа юм байна. Тэгээд энэ бүх хугацаанд шүүхээс шүүгдэгчтэйг хилээр гарахыг нь хязгаарласан арга хэмжээ аваад тэгээд тодорхой хугацаанд хориг түүнд тавьсан юм байна. Энэ хэргийн үргэлжлэл болон дахин шүүхээр шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрээ хэрэг болох юм бол та бүхэндээ энэ нас барсан талигачийн амнаас хохирсон хэргийн талаар юу болж өнгөрсөн, шүүгдэгчтэй яг энэ хэрэг дээр шийтгэл авсан юм уу үгүй мүү гэдгийг нь хэрэг олох юм бол би та бүхэнд шийдвэрийн талаар хүргэнэ гэж бодож байна. Ингээд одоо учир нь бүрэн тайлагдаагүй хэрэг болоод үлдсэн байгаа. Охид эмэгтэйчүүдтэй хэлэхэд хэрв амьдарч байгаа хүн чинь танд гар хүрдэг, хүч хэрэгэлдэг бол үнийг төвчих шаардлага байхгүй шүү. Тэгээ энэ бол хэвийн зүйл биш. Та өөрийгөө хамгаалж, бусдаас тусламж авах эрхтэй. Өөрийгөө хамгаалж, өөрийгөө хайрлаж, үргэлж зөв шийдвэр гаргаж байгаарай гэж хүсье. Тэгээд сонсогч та бүхэн энэ хэргийн талаар юу гэж бодож байна вэ? Талигачийн амь насаа алдсан нь золгүй явдал байсан уу? Эсвэл шүүгдэгчтэй зодсноос болж эмэгтэй амь насаа алдсан уу? Та бүхэн өөрийн бодлоо комент хэсэгт хүндэтгэлтэй зөв болгосон байдлаар үлдээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.